Дуу чимээгтээ олон хүнтэй газар төвлөрч чаддгүй хүмүүс олон байдаг. Тэгвэл ганцаараа суугаад ажил хичээлээ хийх боломжтой нэг хүний офисыг анх удаа Улаанбаатар хотод иргэн буян ундрах санаачилжээ. Space маань үйл ажиллагаа эхлээд яг 2 сар болж байна одоо. 9 сард ерөнхийдөө үйл ажиллагаа эхэлсэн. Яг санааны хувьд болохоор би зөвхөн бодоод яваад байсан санаагаа яг 108 сарын сүүлээр яг шийдээд бизнес олгоё гэж шийдээд тэгэл засварын ажиллагаа гэсэн 9 сард нээсэндээ маш их хүмүүс ингээ эргээр хүлээж авсан, маш олоолаа хүлээж авсан гэх юм уу яг ингээд бод төсөөлж ирснээс яг анх гэхэд бол мэдээж ингээд хүн ирэх болов ч юм уу тийм яг дөнгөж бизнес эхэлж байгаа юм бас айцтай. Гэтэл одоо манайхан ерөнхийдөө сошиалар маш ингээд эргээр давлгаалаад нэгэндээ ширлээд тэгээд маш олон хүн ерөнхийдөө олон хүнд хүрсэн гэх юм уу. Тэгээд тэр нээс өдрөөс хойш ерөнхийдөө үйл ажиллагаа маань ингээд тасралтгүй явагдаж байгаа. Бүх өрөөнүүд маань бүгд хүнтэй өвдчихсэн захиалга ингээд байнга авч байгаа гэсэн. Монголд анх удаа үүсгэн байгуулагдаж байгаа нэг хүний офис буюу Solo Space нь ганцаараа төвлөрөн хичээллэх, ажиллах орчин хангаж өгснөөс гадна интернет, чимээ шугаангүй тав тухтай орчин бүрдүүлж өгсөн давуу талтай юм а. Оюутан залуус тэр дундаа өөртөө цаг гарган хичээллэх боломжийг олгож өгч байгаагаараа онцлог юм а. Айгуу тийм тав тухтай орчин бүрдүүлсэн байсан. Тэгээ энгийн бөгөөд бас айгуу тийм авангаар шийдэлтэй. Тэжгүй санагцсан. Тэгээ чөлөө цагаа бас зүг боловсон өнгөрөхөд бас тав тухтай орчин бүрдүүлсэн байсан. Тэгээ Монголд бас байгуулагдсанараа залуучууд бас хичээл ном те чөлөө цагаа зүг боловсон өнгөрөх юм болов уу гэж бодож байгаа. Одоо ажлын төлөвлөгөөч юм одоо ямар нэг албан ажиллаа ер нь зохицуулахад маш тийм тав тухтай орчин бүрдүүлж байгаа тиймэрхүү давуу тал байгаа. Тэгээд бас нэг хүний офисоо бас ажиллуулж байгаа хүнийхээ хувьд ч гэсэн ашигтай давуу тал эдийн засгад гарч байгаа гэж бодсон. Тэгээд агааржуулалт орчны хувьд бол жоохон тийм агааржуулалт тийм зүйл бас жоохон асуудалтай учраас тэрийг шийдчихвэл бас зүгээр боломжтой санагчаа. Энэхүү офис нь хотын төвд буюу UBH центрийн 14 давхурт байрладаг. Үнийн тарифын хувьд цагийн 2000, өдрийн 10,000, хоногоор болон сараар түрээслэх боломжтой юм а. Цаашид улам мөргөжин тэлж Улаанбаатар хотын захын дургууд болон хөдөө орон нутагт салбараа байгуулна гэдгээ хэлж байлаа.